Нийслэлийн 2016 оны ээлжид сонгуульд 10 нам 2 эвсэл 4 бие дагч гэд нийт 280 гаруй нэр дэвшигч өрсөлдсөн. Тэднээс 45 нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож өнөөдөр анх дахь хуралдаанаа хийж байна. Улаанбаатар хотын ирээдүйн 4 жилийн өнгө төрхийг тодорхойлох энэ хүмүүс өнөөдөр батламжаа гардан авч байгаа юм. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 гишүүнээс өвчтөе болоод гадаадад албан айлчлалтаа яваа хүмүүсийг тооцвол 100% эрсдэлтэйгээр хуралдсан анх дахь хуралдааныг хамгийн ахмад гишүүн болох Батуул даргалж явууллаа. Сонгуул хуулийн дагуу шударга явагдсан. Нийслэлийн сонгуулийн хороонд ямар нэгэн гомдол ирээгүй гэдгийг нийслэлийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга болорчлон төлөөлөгчдөд танилцуулсан юм а. Энэ үеэр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг томилсон. За хуулийнхаа дагуу нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд олонх болсон намаас нэр дэвшигчээ эхлэн санал болгодог журамтай. За нийслэлд 34 суудлыг авсан Монгол Ардын намаас энэ эрхийнхээ дагуу нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын үүрэгт Цэнцүрэнгийн сандыг нэр дэвшилж байгаагаа мэдээллээ. 1988 онд нийслэлийн 31-р дунд сургууль, 1993 онд Оросын холбооны улсын Москва хотын эдийн засаг статистикийн дээд сургуулийг төгссөн. 1995 онд эдийн засгийн ухааны магистр цол хамгаалсан. Мэргэжил эдийн засагч, инженер эдийн засагч мэргэжилтэй англи орос хэлтэй. За 1997 оноос 2012 оны хооронд нийслэлийн газрын албанд төлбөрийн байцаагч, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, дид дарга, албаны дарга. За 2012 оноос нийслэлийн засаг даргын орлогч, 2012 оны 8 дугаар сараас өнөө хүртэл нийслэлийн Монгол Ардын намын хорон даргаар ажиллаж байна. За Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн, баг хурлын гишүүн, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгчийн сонгуульт үүргийг гүйцэтгэдэг. Төрийн дээд шагнал, Алтан гац одон, хөдөлмөрийн гавьяаны Улаантөгийн одон, за газрын харилцааны тэргүүний ажилтан, за мөн Женев хотно олон улсын чанарын дээд шагналыг Монгол улсаас анх удаа төрийн албаны чиглэлээр хүртэж байсан байна. За Ц Сандуу төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай. Сүүлийн 4 жилд бүх шатны сонгуульд Монгол Ардын намын нийслэл дүүргийн сонгуулийн менежер, ерөнхий менежер ажиллаж, намын анхан шатны байгууллагууд, намын дэргэдэх төрийн бас байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ийм хүн байна. Ингээд танилцуулгыг хийлээ. Монгол Ардын намаас нэр дэвшүүлж байгаа Цэнцүрэнгийн Сандуу даргаыг дэмжиж өгөхийг нийт төлөөлөгчөөс хүсэж байна. Энэ бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал. Энэ хурал дээр бол төлөөлөгчд бүгд ижил хэрэгтэй. Энэ эрхийг бол яг тэгш тэмцүүгээр авч үзсэн. Тэрнээс биш одоо намын шийдвэрийг танилцуулдаг нь бол нөгөө иргэдийн төлөөлөгчдийн тэгшэрхийг хүнцэн асуудал болчиход байгаа юм. Тийм учраас одоо би нөгөө яг хуулийн дагуу бол одоо өөр нэр дэвшүүлэх иргэдийн төлөөлөгчд байвал санал гаргах хэрэгтэй. Тэгэхээр өөр нэр дэвшүүлэх төлөөлөгчд байвал нэрээ дэвшүүлье. Нээлттэй бас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараад сандуугаас өөр нэр дэвшигчийг төлөөлөгчөд санал болгоогүй учраас хуралдаанаар санал асуулга шууд явагдлаа. Нийслэлийн Монгол Ардын намын даргын алба хашдаг сандуу хувьд нийслэлийн төлөөлөгчөөр анх удаага сонгогдож байгаач улс болоод төрийн албанд ажилласан арвин намтартай. Ялангуяа газрын албанд ажиллаж байхдаа чих халуун цусан олон мэдээлэл гаргаж байсан. Үүний нэг нь саяхан болж өнгөрсөн улсын хурал нийслэлийн сонгуулийн өмнө олон нийтэд цацагдсан бичлэгээ. Сандуу болоод Монгол Ардын намын удирдлагууд төрийн ажил алба болоод газрын 8-наас 60 тэрбум төгрөг босгох тухай яригдсан юм. За нийслэлийн төлөөлөгчд нэр дэвшигч сандуугаас дээрх бичлэг тайлбар төгөхийг хүссэн. За харин тэрээр энэ бол эвлүүлэг цагдаагийн байгууллагын хэрэгтнийг илрүүлэхээр шалгаж байгаа гэж хэлсэн юм а. Би юу асуух гээд байна вэ гэхээр өөрөө тайлбар хийхдээ бичлэг алдагдсан байна. Бичлэгийг алдуулж цацсан одоо гадагшаа цацсан үнийг хуулийн байгууллагад өгч тодруулнаа, шалгуулнаа гэдгийг бол хэлсэн байгаа. Тийм учраас та энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан уу? Миний хувьд бол яг энэ Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлс өгсөн энэ асуудал маань эвлүүлэг гэдэг нь тодорхой болсон. Эвлүүлэг хэд хэдэн одоо ярианаас эвлүүлж одоо ийм ажиллагаа явсан. Энэ бол утгагүй тогтоогдно. Одоо тэр эвлүүлсэн хүн нь бол олдож хийсэн хүн нь тэр цааш нь та бүхэнд юм уу энэ улс төрийн сонгуулийн үед гаргасан улс төрийн зорилгоор гүтгэлэг хийж өрсөлдөгч намаа удаах өрсөлдөгч намынхаа удирдлагуудыг
гутаах зорилгоор хийсэн бичлэгийн эвлүүлэг бол удахгүй хуулийн байгууллагаар гарan тэр үед бол өшөө тодорхой хэн хизээ яаж эвлүүлсэн тодорхой болно. Энэ бол гүтгэлэг гэдгийг би дахин хэлье. За түүний тайлбар дууссаны дараагаар санал хураалтыг гишүүдээс ил тодор явуулж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 100% саналаар нэр дэвшигч Сандуйг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар томилон Батүл Сандуй даргад тамга тэмдгийг нь гардуул өгсөн юм а. Тэрээр төрийн албан хаагчдын халгаас илгээ хийхгүй, хуулийн дагуу ажиллаж байгаа хүнд санаа зовх зүйл байхгүй, түүнчлэн нийслэлийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хариуцлагатай ёс зүйтэй шударгаар ажиллагаа мэдэгдлээ. Нийслэлийн нийт иргэд сонгогчд маань нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох 7 дахь удаагийн сонгуулиар нийслэл хотыг удирдах хариуцлагатай үргийг манай намд хүлээлгэлээ. Энэхүү үнэмлэхгүй ялд нь нэг талаас эрх баригчдын өнгөрсөн 4 жилийн ажлын үр дүнд сонгогчид сэтгэл хөдлсөний илрэл, нөгөө талаас илүү их ад жаргалтай ирээдүйн төлөө итгэл хүлээсний нотлогоо юм а. Шинжлэх ухаанд суурилсан, тулгуурсан зөв бодлогоор Улаанбаатар хотоо хөгжүүлж, ядуурсан нэгнээ өө татаж, бизнес эрхлэгчдэд дэмжин, иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэн, ад жаргалтай хотын иргэн болгох нь нийгмийн захиалгах тул бид чухамхүү үүнээс ажиллаа эхэлнэ. Нийслэлийн Монгол Ардын намын хороо эх 4 жилд хүнээ дээдлэх үзэл суурилсан ад жаргалтай хот мөрийн хөтөлбөр түүн тусгагдсан амлалтаа нийслэл хотоо хөгжүүлэх менежментийн шин загварын дагуу заавал биелүүлэх болно. Итгэл хүлээлгсэн сонгогч түмэндээ талархал илэрхийлж, эрүүл энх ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Сайн үс дэлгэх болтугай.